What's up guys? Өнөөдөр хэдүүлээ CS:GO skin site-н дээр бас нэгэн upgrade туршилт хийж үзнэ. За тэгээд ямар хөө туршилт байх вэ гэхээр Wild Lotus-ийн ирэлт гарах болно. CS:GO skin site-н дээр байгаа хамгийн боломжит үнэтэй гайгүй floatтэй Wild Lotus-ийн хувьд бол field tested $14,830 үнэтэй юм Wild Lotus AK байгаа. За тэгээд энэхүү AK-47-г 10 ширхэг $1000 үн бүхий Doppler PS3 Bayonet хутгаар оролдож үзнэ. За ер нь бол би хийж үзсэн гэхэд бол 6% шанс гарч ирж байлээ. Гэтэ чинь 0 биш те 1 биш 2 биш 6% гэдэг бол бас тодорхой хэмжээнд шанс байна гэж үзэж байгаа. Тэгэхээр 10 удаагийн оролдлогыг хийх болно. Амжилттай болох нь үгүй юу гэдгийг хэвлээ хамтдаа харах болно. За тэгээ бичлэг маань бол giveaway-тэй явна. Бичлэг дээрээ лайк дараад сувг дээрээ subscribe хийгээд comment хийсэд Instagram үлдээгээд бичлэгээ дуусгал үзээрэй. Окей. Ямар skin авах гэж байгаагаа бичлэгийн төгсгөл таад харах боломжтой шүү guys. За тэгээ бичлэг рүү орцгоё. Let's go. Энэхүү бичлэгийг та бүхэнд CS:GO Skins хамтран хүргэж байна. CS:GO Skins сайт дээр Chinzo CS гэсэн промо кодыг оруулан $2-оор депозит хийснээр миний байрлуулсан гифтүүдээс хожих боломжтой бөгөөд мөн сайт дээр олон төрлийн кейсүүдээс нэх апгрейд хийж сайжруулах, хожсон скинээ өөр скинээр солих, бусад тоглогчтой баатал хийх гэх мэт маш олон төрлийн сонирхолтой сонголтууд бий. Нэг зүйлийг анхааруулахад та 21-наас хүрсэн байх ёстой шүү. За тэгээд бид бүгдийн харж байгаачлан надад 10 ширхэг Bayonet байгаа. Doppler PS3 Factory New Stat Track-тай. За англид бол CS:GO skin site-н дээр байгаа хамгийн үнэтэй айтем болох Wild Lotus AK-47 $14,830 үнэтэй байна. 10 оролдлогоор энэ AK-г олж авч чадах уугүй юу гэдгийг хамтдаа харъя. Одоо ингээд хийгээд үзэхээр 6% шанстай. 6% шанс. 10 оролдлогоор олж авч чадах үгүй юу гэдгийг хамтаарай. За тэгээ бичлэг бол зөвхөн entertainment яа ер нь бол зүгээр юм сонирхолтой зүйл үзүүлэхийг хичээсэн тийм бичлэг болохоор тэгээд нэг дагаж дуурайх гэдэг шаардлага байхгүй шүү. Guys. Гэтэ CS:GO skin site-нэр Chinzo CS гэж промо кодыг ашиглаад gift руу орохыг гэвэл үргэлж зөвшөөрнө. Хэрэгэлдэггүй кейс ч юм уу эсвэл ингээд нэг задлахгүй инвентарийг болон ингээд байж байдаг ганц нэг айтем юмудаа ингээд нийлүүлээд Chinzo CS промо кодыг хийгээд $2 хүргээд депозит хийгээд gift руу орох боломжтой шүү. Окей. За тэгээд апгрейда эхлүүлцгээе. Хамгийн ихний оролдлого. За баруун гэж тавьчих та. За энэ л өнгөрсөн. 6% шанс шүү дээ. Боломжгүй биш бас боломжтой. Ч одоо 6 шүү дээ. 6% шанс. За дахиад бараа явчих. Одлаа гэсэн. Double kill. Баруун дээр уг нь яг энэ хвцаа ингээд нэг ундаг байхгүй уг нь яг энэ хвцаа нэг ундаг байхгүй. Let's go. Damn. Triple kill. За 3 дахь оролдлого бүтлгүүцсэн guys. 3 оролдоод 3 бүтлгүүтээд 3 ширхэг нэг эвтэй боллоо. Хүбэ. Зүүн байсан бол баг явчих чинь үү? Яа бас л зайтай өнгөрсөн гэхдээ бас. Зайд үлдсэн. 6 оролдлого үлдлээ. Holy shit. Let's go. Зүүн байсан бол энэ араа. Унж шít. За 5 оролдлого үлдсэн. Яа. $14,830-ыг $1,000-аар зохиж унгаах үгүй юу? Go. Зүүн лүү л явах ямар ч. За одоо тэгээд одоо бандсандаа тэгэл бүгдийг нь л баруун гээл одоо явъя. Зүгээр харгалаа.
Агуу нэг энэ хэвд ирээ зогсд юм да. Let's go. Гурван шанс үлдлээ. Эврэцбэ. Хоёрхан боломж үлдлээ. Найзуудаа. Let's go. Зөв явц. За сүүлийн оролдлого. Энэ бол хамгийн сүүлчийн оролдлого. 10 Doppler Phase 3 Bayonetta хамгийн сүүлийнх нь үлдлээ. Зүүн баруун. Let's go. GG guys. 10 Bayonetta-ийн хооронд 10 ширхэг нэгэ болж авч чадлаа. Oh my gosh. Зааварч жисэн бүтлгүүтлээ. Гэхдээ нэг бол одоо Wild Lotus гэж аркаг олж авах хүртлээ. Нэг part болгоод Wild Lotus upgrade part 2, part 3 одоо мэдгүй хэд хүртэл нь явах юм байна. Олж автлаа ямарч явна. Ийм боломж байд юм байна гэдгийг харуул хүртлээ явах болно guys. Окей. За тэгээд та хэдэд өгөх скины хамтдаа сонгоцгоё. Дандаа л ер нь бол өгцөн скинүүд байгаа тань л да. Өнгөтөөд болгоно ил өгсөн дөө юм тэгт. Би одоо нэлээд удаа энэ giveaway гэдэг зүйлийг явуулж байгаа. Нэлээд шидэн сая төгрөг ер нь хүмүүст өгөн тарааж байна да. Тухайн азтан маань одоо тэгээд энэ хүү скинийг өөрөө хийгээд бас тоглож иж болно тийм ээ. Заавал зарж өгөх хэрэгтэй биш. Өөрөө хийгээд тоглоом дотор оруулаад тоглоод явах бас хүсэлтэй хүмүүс байгаа даа болохоор гайгүйхан шиг хөгжүүлэгч болох юм аа. За player 2 нахс. Player 2 бол бас гайгүй шийт шүү дээ тий. За барон. За тэгээд M4A1S Player 2 Field Tested гэж энэ хүү скинийг хожихыг хүсэж байгаа бол бичлэг дээр лайк дарах хэрэгтэй юм. Суб дээр subscribe дараад comment хийх Instagram үлдээгэл за энэ Player 2 гэж скинийг хожих боломжтой байх шүү guys. Окей. Тэгээд лайк дарахаа битгий мартай. Subscribe хийгээгүүл subscribe хийгээрэй. Шоол илүү Counter Strike толботой янз янз 9 шидийн контентуудын сувг дээр орохлохоор тэгээд хамтдаа байгаа гэж байна guys. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. See you guys.